Английн алдар зохиолч Уильям Шекспир. Гамлет. Вантан Мадтва! Айно. Эдний бүцэн ядаж байна. Гач. Миний баг эцгүү. Тийм ээ. Та гайхсан сэтгэлээ дүр дарж жигтэй явдлын тухай энэ ихүүдийг гэрчээ татан ярих миний яриг сонсох үзэлтэй. Барч гач. Ясгүй билээ. Чи хэзээ нэгэн цагт эцэгтэй хайртай байсан бол сонс. Билээ. Ярих туу. Чи бэлэн байгаа юм байна. Дэлхийн одоо соёл түн төрлөختний оюуны санд зүрх сэтгэл хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог тодтолтой уран бүтээлүүд дотор бол энэ алдарт одоо Шекспирийн уран бүтээлүүд бол онцгой байр суурь эзэлдэг л дээ. Английн алдарт зохиолч, сууц сэтгэгч Уильям Шекспирийн Эмнэлт 5 жүжиг бол бичигдсэн цагаасаа эхлүүлээд дэлхийн дахныг одоо хүртэл байлдан дагуулсаар байгаа. Тийм ч болохоор дэлхийн театрын уран бүтээлчид, жүжигчид, найруулагчид эдгээр уран бүтээлүүдийн сонгодог бүтээлүүдийг хийж чансаагаа үздэг юм болов уу гэж би хувьдаа боддог. Гамлет жүжиг олон зууны өмнө ч гэсэн өөрийнхөө үн цэнийг тухайн үедээ илэрхийлж байсан бол өнөө цаг үед ч гэсэн тэр хэв шинж нь бол уламж илүү үн цэнтэй болж хадгалагдаж ирсэн байдаг. Энэ утгаараа сонгодог жүжиг гэдэг нэрийг бол зүүж явдаг байхаа гэж бодож байна л да. 2012 онд Улсын дараамын Эрдмийн театр Уильям Шекспирийн алдарт ноён оргил болох Гамлет жүжигийг тавих завшаа надад оногдсон юм. Юугаар онцгой байр суурь эзэлдэг вэ гэхээр ямар театрын Шекспирийн жүжигийг тавихаар сонголт хийж байгаа юм. Энэ Шекспирийн уран бүтээлийг тайзны бүтээл болгох барь чадал, орчин нөхцөл байгаа юм уу, байхгүй байгаа юм уу? Тухайлбал энэ уран бүтээлийн сонголт хийж байгаа театр бол энэ Шекспирийн бүтээлүүдийг тавих найруулагч хэн байгаа юм бэ? Зураач нь хэн байгаа юм? Хөгжмийн чимэглэлийг нь хэн хийх юм? Тухайлбал энэ Шекспирийн одоо алдарч жүжигүүдийн дөрүүдийг хэн бүтээх юм, ямар жүжигчин байгаа юм гэдэг ийм одоо олон шалгуур үзүүлэлттэй, шалгалт авдаг. Үндсэндээ бол тухайн уран бүтээлийг сонгосон одоо сонгож байгаа театр бол манай театр энэ дэлхийн сонгодог уран бүтээл түүний дотор бол энэ Шекспирийн уран бүтээлүүдийг тухайлбал Гамлет жүжигийг манай театрын тавьж чаднаа гэсэн ийм итгэл үнэмшил, орчин нөхцөл, барь чадлыг ажиж сонголт хийдэг л гэж би ингэж ойлгодог. Дэлхийн сонгодог жүжиг гэж нэрлэгддэг юм. Гамлет жүжиг бол энэ бол драмын жүжигийнхаа ноён оргил гэж үздэг. Ноён оргил гэдэг яагаад хэлж байгаа юм бол энэ жүжигээр үе үеийн уран бүтээлч нар өөрийгөө томхоглож өөрийн одоо хийж байгаа арга барил ямарваа нэг юм изм урсгалуудыг энэ жүжигээр их голцоо томхоглосон байдаг. Шекспирийн Гамлет гэдэг энэ жүжиг бол үнэхээр агуу. Сонгодог гэдэг нь бол үнэхээр тодорхой. Тухайн үйл явц процесс бол яг л тухайн нийгэмд байж байдгаараа их онцлогтой ийм жүжиг. Оршо. Эс оршо. Тэгээд яах? Хичнээн сайхан бам байлаа. Энэ үнтэй харьцуулах юм бол
вебсайтыг хоёр гэсэн үг. Би санаж байна. Аап минь ээжийн царайнд Тэнгэрийн салхи хүртэл ширүүхэн хүрчихвэ гэж инхрэлдэгсэн. Гамлетийн өөрийнх нь хэлж ярьж байгааг ингээд эрүүл нүдээр харах юм бол илүү их философик, гүн ухаантай, өндөр үгийн утга сонголтуудыг зөв авсан. Тэр ухаарлыг илүү их тийм өөр дөрөө тусгаж авч тэрийг баталсны дараа сая шийдвэр гаргах төвшөнд ханддаг тэр хандлагууд нь бол илэрч идэг. Гамлет гэж юм бэ? Гамлет бол ганцаардсан хүн. Гамлет гэж юм бэ? Гамлет бол асар өндөр ёс суртахууны хим хэмжүүрт баригдсан өшөө авагч гэж тодорхойлдог. Эсвэл ганцаардсан хүн. Эсвэл хитрхи одоо оюун санааны хувьд асар өндөрт байгаа ийм хүн гэдэг ч юм олон янзын өнцгүүд байдаг. Тэр дундаас надад их илүү ойр санагддаг нь юу вэ гэвэл Гамлет бол хамгийн гол нь үнний эрэлчин, мөн чанарын эрэлчин гэдэг утгаараа илүү онцлогтой юм шиг одоо санагддаг. Гамлет бол ерөөсөө жүжигийнхаа туршид үнэн мөннийг л хайж байгаа. Үнэн гэж хаана вэ? Мөн чанар гэж хаана вэ? Бидний амьдрал ийм байх ёстой юм уу? Бидний одоо энэ оршин байгаа өнөөдөр үнэн юм уу? Энэ чигээрээ байх юм уу гэдэг асар том бодлыг одоо өөртөө тээж явж алдарт монолог байдаг. Оршихуй сошгүй гэдэг. Энэ монологоор дамжиж илэрч гардаг. Тэгээ ерөөсөө жүжигийн гол одоо шугам өөрөө юу байдаг вэ гэхээр оршихуй, ис оршихуй. Ийм одоо хэвийн биш болсон нийгэмд ийм лидер, оюунлаг залуучууд хэрхэн орших вэ? Оршиж чадах уу? Оршиж чадвал юуг чухалчлах вэ гэдгийг л энэ жүжиг өөрөө харуулахыг хичээсэн л дээ. Оршихуй гэдэг бол өөрөө нэг тийм хөнгөн өнөөдрийн байх үгүй тухай асуудал биш. Энэ бол өнөөдрийн бидний одоо оршин байгаа энэ дэлхийн ертөнц маань бид нар ер нь ямар зүгт яваад байна. Энэ бидний амьдрах арга барил мөн үү? Тэр үнэн мөн гэж хаана, мөн чанар гэж хаана гэдгийг ирцээр байгаад ерөөс энэний төлөө тэмцэж байгаа юм тэмцэгч юм. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр энэ жүжиг маань ерөөсөө л хүний одоо оршинд тогтнох хүн байхын одоо хүний тухай асуулт олон асуулттай байсан ийм жүжиг үүдэг. Хүн байхын утга учир бол оюунлаг байдал, сэтгэлгээ, тухайн орны. Жишээлбэл Монгол хүний сэтгэлгээ. Нөгөөдгөр 3 дахь хүчин зүйл нь бол сэтгэл 3 дээр бол хүний үндэс оршдог юма гэдгийг л энэ жүжигээр өгүүлсэнтэй. Санснаа хийх эг зэрэг шалтгаан хэрэгсэл байсаар байтал би яагаад ийм юм хийх ёстой гэж дэми өглөж яваан бэ? Гэтэл саяын их зэрэг нүсэрхэж алтрыг хүссэн гайхамшигт мөрөөдөлтөнд хөтлөгдөж үхстэй ч оршуулах тал байггүй тиймхэн газрын төлөө тололтохоор явж байдаг. Тэрнийг нь би ичгүүртэйгэр нойр мөглөн ширтэн зогсдог. Аяа. Нэр төр хөндөгдсөн бол ширхэг нэрсний төлөөч улан гассан маргаанд ордог хүн үнэхээр ахууч. Санаавал чи өнөөдрөөс эхлээд аян гүшиг ядалц үгүй бол Ялцай хүн тайж. Ерөөсөө жүжигийн зохиол бол өөрөө тайзан дээрээс бол асар олон асуултыг хашгирч эхэлдэг. Тэгээ энэ олон асуултууд эцсийн дүндээ явсаар байгаа л ерөөсөө л хүн гэдэг юу юм бэ? Оршихуй гэдэг юу юм бэ? Бид ер нь хүн байхын утга учир юу юм бэ л гэсэн ийм эцсийн бүлэгт нэг л асуултан дээр тулж очдог. Энэ жүжигэн дээр бол
миний дүр Гертруда эмэгтэй хүн, их хүн, бүсгүй хүн ер нь ямар үүрэг оройлтой, ямар бодолтой, ямар санаатай байдгүй, ямар чиглэлтэй байдгүй, амьдрал тухайн хүн яаж байх ёстой вэ гэдэг зарчмыг гажуудуулах юм бол амь амьдрал, хувь хүн, нийгэм яаж том өөрчлөгдөж чаддгийг бол энэ дээр маш тодорхой харуулсан. Миний хувьд Офелия бол цэцгийн болов гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр цэцэг бол өөрөө энэ хорвоо дэлхий дээр өнгө нэмж, баяр баясал, хайрыг авчирч байдаг. Хүмүүс бие биендээ хайраа илэрхийлэхдээ, баярснаа илэрхийлэхдээ цэцгийг өгдөг. Гэхдээ ингэж хорвоо ертөнцийг гэрэлтүүлэхээр ирсэн, чимхээр ирсэн, баяр баясгалыг бэлгэлэхээр ирсэн энэ хүү цэцгийг нийгмийн бүхэл ходол хуурмаг, бузар булай энэ цэцгийг өгөө болгож байгаа болов гэж бодож байгаа. Тийм болохоор Офелия маань өөрөө нийгмийг гэрэлтүүлэх гэж ирээд энэ нийгмийн бүх тэр муу мухайг дааж давахгүйгээр энэ нийгмийн золиос олж байгаа болов. Энэ бол үнэхээр бидний эмзэглэж явдаг уран бүтээлчийн хувьд бол харуулах юмсан, бодох юмсан, энэ нийгэмд байгаа эмэгтэйчүүдийг ёс суртахуунтай байх юмсан, байлгах юмсан гэж эмзэглэж явдаг нэг одоо хэсэг нь бол энэ дүр дээр бол гарч ирдэг. Одоо тухайн өөрийнхөө ад жаргалын төлөө одоо босромог гэж ярьдаг л да. Тийм үйлдэл хийхэд бол энэ гэр бүлийг тэр чигээр нь сүйтгэж байгаа. Энэ Гертруда гэдэг дүр бол өөрөө хатны дүр. Энд одоо буруу үйлдэл хийснээрээ тухайн нийгмийнхаа одоо байр суурийг ганхуулж байгаа. Энэ улс орн тогтнохгүй юу дээрээ тулж байгаа ийм эмэгтэй хүний дүрийг бол энэ дээр бол тод томрон харуулъя. Юу болов? Цогцыг нэрч хайсан боловч ерөөсөө олдсонгүй. Тэгээд тэр хааван энд бай. Энд их. Фалоны хааван орон цогонд явсан. Огдор маань бол мэдээж одоо хүн ямар ч нийгэмд яаж одоо хүнд тал засч одоо хүнийг долгонож яаж одоо нийгэмд өөрийгөө бас зөв замаар биш бас буруу замаар бас авч явж мөнгөн замаар мөнгө болж мөнгөн замаар яаж өөрийгөө авч явах вэ гэдэг энэ хэлбэрийг л гол нь тэр баг зэргийн нийгмийн тал руугаа оруулж барьж хийсэн. Онцайчиг ангид руу дутуу авсан татварны хүлхээр явуулъя. Чи юу гэж бодож байна? Миний бодоход энэ зовлонгийн их шалтгаан нь золгүй хайр. Гэхдээ бүх юм таны харуулдаг. Энэ маань ч гэсэн ер нь миний хувьд манай үзэгчд тэгсэн нэлээд их юу гэдгийг ойр байж чадсан болов гэж боддгийн. Ер нь бол Полоныгийн дүрийг дэлхийн улс болгонд өөрөөр янз янзын хэлбэрээр бол үзүүлсэн байдгийн байна лээ. Миний хувьд бол яг энэ өнөөгийн нөхцөлтэй бол энэ нийгмийн талтайгаа бас аслууч их нь зөв юм байна гэсэн үндсэн дээр найруулагч нартайгаа уран бүтээлчтэйгээ ярьж зөвлөсний үндсэн дээр энэ дүрийг гаргаж ирсэн юм байна. Гамтын шин чанар байна л да. Жүжигийн туршид хараад байхад нэг айхтар тийм өшөөгөө аваад хүн амтан алж талаад дор нь өшөөгөө аваад бүхнийг ингэж хурдан шийдэж чадахгүй байна. Яагаад гэвэл
муу мухагийн үндсээр нь устгахыг хүсэж байна л да. Жишээлбэл муу мухай тэр авилгал хээл хавд идэгдсэн тэр юу гэдгийг эрх мэдл хөрөнгө мөнгөний төлөв юугаа зориулахад бэлэн байгаа тэр хүмүүс одоо төлөөлөл болох Клаудий гэж дүр байна. Клаудийг устгаад яг яах вэ? Клаудийг алаад дуусах уу муу мухай? Үгүй. Дараагийн Клаудий дахиад гараад ирнэ. Дахиад гараад ирнэ. Энэ бол манай өнөөдрийн нийгмийн мөн чанар. Бидний амьдарч байгаа нийгмийн мөн чанар энэ. Энэ бол энэ юм бол айлч цаг үед байдаг. Тийм учраас ингээд нэг талаас нь дүгнж харах юм бол гаамтын үйлдэлүүдийг итгэхгүй дорн очиод ингээд өшөөг аваад хутгалаад өшөөг авчих тийм байхгүй байна. Яг л бясалгаж бодоод байна. Клаудийг аснараа би муу мухай устгаж чадах юм үгүй гэдгийг ойлгочоод мэдэрчээд байгаа учраас энэ нь илүү онцлог юм шиг санагддаг. Элтвэн байранда энэ үнийг согтуу байхад нь эсвэл хэлгэнсэн үед нь эсвэл бузар орд тэрний жаргалдаан автаж ариун ёсыг доромжилж нүгэл өгөлдөж байхад нь илүү хорсолтойгоор цааш нь харуул. Ээж дууц. Энийг чи эмч цагийг чинь хойшлууллаа гэж бодоорой. Хэлсэн үг хийсч сансан санаа үлдэв. Уран бүтээл хандж байгаа уран бүтээлчид эмзэглэлгүйгээр бодож боловсруулахгүйгээр орой хүнд хандж болдгүй жишээг бол би олонтоо сонсчээ. Тэр утгаараа л энэ дүрд хандж ажилласан маань. Үнэхээр Клаудийг миний хийсэн Клаудийг хараад гайх нэг нь гайхал байх. Зөв үзэх нэг нь зөв үзэхэл байх. Бодох нэг нь бодхол байх. Энэ зөв үзэл, энэ бодол, энэ гайхшлыг л төрүүлж чадсан бол яагаад гэдэг асуултын хариу үзэгчид та бүхэн өөрсөндөө тавих ёстой. Бид нар өнөөдөр хэнийг сонгочоод сүулд нь халаглаад байгаа юм бэ? Хэнийг сонгочоод тархиа шаагаад байгаа юм бэ гэдгийг бол санаагийн чинь та нар өөрсдөө хийж чадахгүй, өөрсдөө хий бухимдаад байгаа бол тэр санаагийн чинь уран бүтээлчид дүрээр дамжуулаад хэлээд өглөө. Энэ бол бидний хийх ёстой ажлаар хийсэн нэг илэргээл гэж ингэж бодож байгаа шүү. Тэгээд эрхэм үзэгчид та бүхэн үзээд за иймэрхүү Клаудийг баг төрүүлье. Ийм хүмүүсүүдээс ангижрия гэж бодож байгаа бол өөр тоногдсон эрхийнхээ дагуу хандах эрх нь та бүхэнд байгаа шүү гэдгийг сануулж хэлгэсэн. Илэрхийлээ. Гэхдээ миний нэр төрийг магтаагүй цагт би чамтай эвлэрч чадахгүй шүү. Гамлет. Лайт. Би шийдснээсээ мэддэг. Хүлэгээрээ ноёдоо. Хүлэгээрээ. Айтаа. Би хунтайчин эрүүл мэндийн төлөө хундаг өргөх болон баярлалаа их байна. Энэ өргөсөн хундагны тоогоор их буугаар буудаж олон түмэнд завдан мэдүү. Гамлет. Хоёр тогтсон боёо. Урдхын ихэд би чамд тусгайлан хундаг өргөх болно. Тэр хундаганд миний өмнөх дөрвөн вангийн тэтгэмд ч байгаагүй. Тийм үнэтэй сувдыг хийж хундаг өргөх болно. Баярлалаа.